Бацгаано шив чигээр болмон хэлжээ. Өнөөдрийн зочноор Можо бүтэнийг Муксаа. аав ээжээс хамгийн их нэгэн хүмүүж аав ээжийн өгсөн хүмүүж баярлаж юу Нэг харагддаг Монголоо санаж байна. Өмнө сэтгэл асуулт биш надад. Уянгаа өмнө сэтгэл яваагүй. сайн бацгаано шив чигээр болмон хэлжээ. Өнөөдрийн зочноор Муксаа хүрэг дийсэн байна. Сайн бацгаано. Муксаа маань өөрийгөө танилцуулна. За намайг Зүмүү орлогтой Муксаа гэдэг одоо 29 настай. Тэгээд Солонгост суралцаа. Ингээд яжна. За 10 жилээсээ одоо аль нутгийн хаан төрж өсөөд 10 жилийн сураа тэгээд энэ хүртэл ер нь явж байна. Би болохоор оноо хотын хүүхд. Тэгээд 10 жилийн хаан уулын буйнд хот зохицлбор сургууль гэдэг нисхийн 7 дугаар сургууль шүү дээ. Манай сургууль юм биш. Тийш тий. Оо тийм яа. Тийм нисэх. Тийм. Таньгүй өстэй энэ дэрэг. Энэ дээрээ хэлсэн. Манай 10 жилийн Үгүй ямар сайн. Бод гомхоо юу лээ. Буйнд хот зохицлбор тийм маань нисгийх байхгүй юу? За тийм үү. Тэрэг 2008 онд төгсөөд тэгээд шүтээсийн мэдээлэл бод технологийн сургуульд электрон систем мэргэжлэр ороод 12 онд төгссөн. Тэгээд тэрний дараа нэг хэсэг ажиллаж агаад тэгээд нааш арсан. Өөр бас хийлээ нэг өөр газар сурч ирсэн сургууль байсан. Тэгэхээр юу сургуулаа төгсчөөд нөө ажил хайгаад ажилд орох гээд нисхийн Eason Service гэдэг нэг компани байсан. Нисхийн үйлчлэг үзүүлдэг. Тэнцээ нисхийн инженерээр техникчээр ярилцлаганд орж тэнцэнээсээ нисхийн инженерийн сургалтанд 50 улс руу 9 сарын тийм аль байсан сургалтанд сууж ирсэн. Тэгээд нэг 50-нд 9 сар суралцаад ирээд инженерээр дөнгөж ажиллаж эхлээд нэг жилдээ ажилласан баг. Тэгээд компани маань үйл ажиллагаа зогсоогоод Ямар компани? Eason Service. Бизнес. Одоо ихтэй эргээд гараад ирсэн баг. Тань тийм баг бид удаалж юу лээ. Нисгий хөдөлгөөр уг нисэх зүг рүүгээ явсан юм биш Тийм нисэх зүг рүү яваа. Ер нь бас яхаа нэг багасаа бас боддог байсан. Нисгийч юм нисхийн инженер. Ер нь нисхийн хүүхдүүд болгоно л тийм боддог л ах тэгээд бол. Тэгж байгаа харин нисхийн инженерээр суралцж явж байгаа тэгээд харин компани үйл ажиллагаа зогсоогоод. Тэгээд тэрний дараа чинь за нэгэд нисхийн чиглэлээр явах юм чинь ингээд бусад одоо нисхийн чиглэлийн компаниуд руу орцоод бараг 8 сарын турш үзэлтэй. Тэгээд тэр бас жоохон бүтгэрэг болоод тэгээд бас 50 сурж байхад энэ Солонгос Гунсаны их сургууль манай нэг багш найз хоёр бас сурдаг. Тэгээд Солонгост ингэж суралцах боломж байдаг шүү гэдэг хэлээлээд байсан. Тэгээд сүүлдээ за нисхийн салбар бол одоо бол жоохон хотлоо олчихно та гэж бодоод тэгээ буцаад за гадагшаа суралцах юм юу вэ гэдэг мэргэжлээ дэвшлээд суралцах юм юу вэ гэж судлаад тэгээд энэ Солонгост болохоор ингээд лабд суугаад ингээд лабасаа цалаа аваад давхар дээрээс нь сураад мэргэжлээ давхар боломж байдаг гэд тэр багшаасаа найзаасаа сонсоод ерөнхийдөө наашаа чиглэл нь бол гарцсан байсан. Тэгээд эхлээд бол Гунсаны их сургуулийг сонирхчихсан. Яг нөгөө багш найз хоёр дээр нэгтэй хүн дээр Хиний дорж гэдэг багш. одоо байгаа юу? Тийшээ явах шүү тий. Тийшээ холбооны яг электроник багш байсан. Доктор сураад өсөж үзсэн. Хойд бол доктор чинь 15 он. Одоо чиний байгаа лабораторид Биш Гунсаны их сургууль. Гунсанд Эхлээд болохоор Гунсаны их сургууль бүртгүүлээд ирэхээр төлөвлөж ирсэн. Тэгээд байж байгаа тэнцээ болохоор мэргэжил нь болохоор яг электроник автоматжуулалтынхаа инженерээр яг бакалаврын суурь мэргэжлээ яг үндсэн мэргэжлээр явахаар байж байгаа. Тэгээд харин энэ Чомбок тус яг нано электроникийн хагас дамжуулагчийн инженерийн тийм бас боломж байгаа юм байна гэж. Тэгээд бодож байгаа. Тэгээ бас манай багш нар зөвлөд ер нь нано электроник хагас дамжуулагч руугаа явбал бас цаашдаа зүгээр. Тэгээд энэ наашаа ашигласан. Тэгээ бакалаврч яг юм яг ямар чиглэл вэ? Бакалавр нь болохоор бас электроник автоматжуулалт инженер. Тэгэхээр одоо яг бол чи бакалавра жоохон бүзгэрүүл. Тэгээ ерөөхдөө арай нарийн мэргэжил рүү ороод явж байгаа гэсэн яг яг суурь нь байна. Тэгээд Чомогийг сонгож орж ирсэн тийм. Чомогийг сонгоход бас яг манай лабораторид чинь тийсээ холбооны багш
байсан тий. Тэ байсан. Тэгээд тэр өгч бас нэлээд туслаад Яаж материал бүрдүүлэх нь материал бүрдүүлэх тэгээ профессортой хамгийн гол нөгөө профессортой холбож өгсөн. Тэгээ профессортой холбогдоод тэр чинь ингээд энэ чи байх нөхцөл байдлаа ярьж тохироод тэгээд тэрний дараа шийдвэр гаргаж ирчих болохоор хамгийн гол нь яг тэр нөгөө холбож өгс гүүр нь олж өгсөн л та. Одоо ирээд хэр удацсан тэгэхээр бол Одоо чинь 5 жил гарч байна. Тийм үү яах вэ? Тэгээд мастер энэ замтаа ирээд хэдэн жил хийсэн? Яг 2 жил хийгээд шууд 3 сар 2 сарын 20 дээр ирээд төгссөн. Тэгээд 3 сард нь доктортой болсон. Одоо тэгээд докторийнхоо одоо докторийнхоо 3 дахь жилдээ. Магистр ямар прожектын дээр ажиллаж байна? Ямар сэдвээр дээр хамгаалсан бэ? Магистр болохоор ерөнхийдөө яг ирээд хийсэн судалгааны ажил болохоор одоо инфраред гэрэл мэдрэгч дээр нь ажиллаж байгаа. Мэдрэгч тийм фото детектор. Тэгээд тэр нь одоо нэг ямар материал ашиглаж байгаас хамаарат яаж хийх нь одоо өөр болдог. Тэгээд миний болохоор Германы гэдэг материал дээр суурилсан. Тийм инфраред гэрэл мэдрэгч л. Одоо ирээд тэрэн дээр ажилласан. Одоо ч гэсэн тэр үргэлжлүүлээд явж байгаа. Тэгээд одоо яаж тэрийг сайжруулж илүү нарийн болгох вэ? Тэрийг аль үргэлжлүүлж байгаа. Докторийн дипломч гэсэн яг тэр чиглэлийн сэдвээр л хамгаалах. Одоогор бол яхад төгсөх нь арай болоогүй. Тэгээд доктор төгсөж юм чи хэрэг нойр болж. Одоо бол сүүлийн нэг 2-3 сар бол нэлээд ачаалт байгаа. Хуучин ч манайх 7 хоног лаб митинг гэдэг тухайн 7 хоногтой хийсэн ажлаа нэг профессортой танилцуулдаг. Тэр нь 7 хоногтой нэг яг 5 дахь үдээс хойш болдог байж байгаад одоо сүүлийн 2 сар баг 3 сарын хугацаанд 7 хоногт 3 хийдэг болчихсон. Нэг 3 5 дахь өглөө 10 учраас. Тэгээд нөгөө митинг болгон дээр заавал нөгөө дататай авахтай гэж хийсэн туршилттай бас дуулууртай авахтай. Тэрийг хичээл сүүлийн 2-3 сар нэлээд чангалуулж. Тэгээд чангалуулж байгаа тэгээд хурдан төсөл гэсэн үг шүү дээ. Тийм байх. Уус ажил илүү хурдан сайн явна. Яг тэгээд Солонгос тэрээд лабын амьдрал ямар санагдчихсан бэ? Наад нэг сайхан л өстэй. Өмнө яг нэг бас хүмүүсийн ярианаас Солонгосын профессор их ууртай байдаг, нөгөө дангалтдаг, ажиллаараа шахдаг, ерөөс чөлөө цаав гаргадаг өнтер гэл нэг тиймэрхүү юмнууд сонсчихсон. Тэг манай лаб болохоор их л гайгүй юм дээ. Тэгээд яг нөгөө анх ирээд бас энэ ч бас нөгөө Монгол хүн багш профессор байсан болохоор нэмэртэй байсан тий асаа. Ерөөсөө тэр нэг хэцүү зүйл бол байгаа. Олон юмаа хийгээл байж байгаа. Хэл сайтай байсан баха тий. Хэл англи хэлтэй ирсэн. Англи хэлтэй ирсэн. Би тэр нэг хальт авч ирсэн ба тий. Хоолны газар. Тэгээд вара хоёр юм чи хойрох шүү дээ. Тий. Нэг хальт авчихсан. Хэлний асуудал бол бас амар тий. Тэгээд дээр Монгол хүнтэй заалгах чинь. Профессортойгоо англиар хамаагүй чөлөөтэй яриа тий. Тэр амар дэжсэн. Танаа профессор хэд орчин гэсэн юм бэ? Их гайгүй профессор хүмүүсүүд байна. Тийш манай би бол салбараас давхан тийш яриад бодоод 74 оны байлаа. Ямар нэгэн залуухан профессор байна. Одоо хэд зөндөө оюутан төдий өстэй тий. Профессор болоод тэгвэл тэр чинь айгүй прожект намайг ирснээс хойш ирээд төгсөө явсан мастрын 2 4 5 ч оюутан байна. Докторийн план нэг байна. Мастер гэхэр чинь надтай нийлээд тэгээ манай лабын нэг сосроо уран гэж залуутай нэг 6 7 ч болчих юм. Тэгээ докторийн хүн гэж тий. Мундаг юм байна тий. Ер нь бол олон оюутан. Нилээ мундаг л профессорууд юм. 74 чинь ястаа залуутай. Тэгээд нөгөө юм уур муур гайгүй юм шүү. Тэгээ өөрөө угаасаа намайг ирэхэд болохоор манай яг зөвлөх профессор өөр Америкт байсан. Америкт судалгаа хийгээд явчихсан. Тэгээд намайг энд ирснээс хойш бараг жил баг шүү. 10 сарын дараа ч тэгээд Солонгостой ирж профессортойгоо танилцсан. Тэгээд танилцсан. Тэрнээс өмнө яг дандаа мэйлээр харилцаал. Хойж хийж байгаа юм а гэсэн мэйлээр тайлбарнаад байсан. Хэцүү юм юу байсан бэ лаб дээр тий. Нэг анх ирээд байсан хэцүү юмнууд өнгөрцөн болохоор яг сайн санаад авахгүй байна. Тий. Тэр үедээ хэцүү байсан. Одоо бодоход тэгэл ихэм сурсан гэж юу. Бараг тийм л. Тэгээд ирээд нөгөө хамгийн гол нь Монгол багш туслаад бүх юм анханаас нь заагаад өгч байгаа бол бас. Тэгээд яг нөгөө бас мэрэгчлээ бүр тэс хүндлэн болоод сольж ирээгүй. Ерөнхийдөө бас суурн байсан болохоор бас арай авчиртай байсан. Гэтэ яг нөгөө Монголд ч бас Монголын сургуулийн систем чинь
пейпер судалгааны ажил гэдэг юм чинь бас яг танилцуулах нь их бага байдаг. Тэгэхээр анх ирэхээс өмнө л наваа ингэж нэг хэдэн пейпер уншаараа пейпер гэж яриад идэгсэн. Тэгээд хойд одоо уулын пейпер чи англиар бол зүгээр цаас гэсэн үг л болчиход байдаг. Тэгээдсэн чинь тэгээ ирснийхаа дараа пейперээ уншаал байсан. Тэгэл за ирэхэд ийм юм агаал хэлээдсэн. Тэгээ ирснийхаа дараа л ухаалцаа аваад. Тэрнээс өмнө бол уулын судалгааны ажил өгвөл монголоор бол зүгээр өгүүлэл гэж яриад байдаг шүү дээ. Шинжлэх ухааны өгүүлэл гэдэг юм тийм. Шинжлэх ухааны өгүүлэл гэж яриад байдаг. Тэрийг л пейпер гэдэг дандаа л гэдэг нэг гадарлаа л ярьжсэн. Тэгээ ирээд бол ирснийхаа дараа бол маш их пейпер л авч байгаа. Энд бол тэгээд ер нь хамгийн чухал юм чи ерөөсө пейпер л юм байна гэдгийг хэл ойлгож авсан да. Тэгэл яагаад уншаад ямар ч мэрэгжилт те. Ямар ч мэрэгжилт тэр яг пейперийн мэрэгжлийн дагуу олж уншаад байхад хөл нийлүүлээ л авах боломжтой байхгүй тийм. За тэгвэл лабын амьдрал бол тийм байт юм. Солонгосын амьдрал ямар санагдчихсан? Солонгосын амьдрал бас нэг хэцүү зүйл байгаа. Анх яг хоо би чинь ихтэй ер нь дандаа сайхан л дурсан зүйл юм. Гэхдээ ганцаараа байсан юм зү. Тийм анх л ихлээд ганцаараа шууд сургуультаар ирээд тэгээ 3 сарын дараа манай ихтер шууд дагалдаг болсон. 3 сарын дараа юу дагалдаг тийм амархан гарсан шүү тийм. Харин 15 онд яг нэг тийм нэг юу бүрс. Уул нь анх чинь заавал 6 сарын дараа нөгөө эхний семестрийн дүн гараад тэгээ голч моч хамаарч урилга явуулдаг гэд. Тийм. Тэгээд угаасаа за 9 сараас найш хүн байна гэж ярьжсэн чинь эхлээд шууд дагалдангаар ирээгүй юм. Зүгээр аялын виз мэдүүлээд аялын визээр орж ирээд дараад нь чи шууд дагалдан болоос байсан. Тухайд яг тэгж болдог байсан. Одоо болохоор тэгж солиулж болохоо болчихсон шүү дээ. Тийм. Тэгээд яг нэг тийм нэг бас тэгж орж ирсэн. Юу нэг тийм үеэр яг таарж орж ирж таарсан юм. Одоо бол болохгүй шүү тийм. Одоо яг орж ирсэн визний төлөв байна. Тийм дүү гарсны дараа дүнгээ явуулж ээж. Дүнгээ явуулж урилга явуулж ээж тэгжээж орж ирсэн. Тэгээ бас азтай тэгээд 3 сарын дараа ихтер ирэх тэгээд бүр нэг хэдүүлээ байгаа тийм. Одоо би эхнэр 2 хүүхэдтэй. Энд чинь манай том хүн маань ирсэн байгаа. Баг хүн маань бол Монгол имэдэр. Оо тийм үү. Тэгээ нөгөө зуны агаар сахалтай тэр хөдөө явуулах гэдэг ихэд Монгол бүр хөдөө хоёрын хооронд ирээ очих. Мал дээр очиж нэг сар байгаа л гэртээ ирж нэг сар байгаа л. Энэ үнэхээр аав манай ихтрийн ээж. Хөдөө агаарт байсан байх. Тийм. Коронавирус гацсан юм бол гэж бодлоо шүү дээ. Манай том хүү чинь бас яг Монгол сур. Одоо манай том хүү чинь 7-тай 2 дугаар анги. Тэгээ сая өвлийн амралтаар 12 сарын 27 онд ирээд. Тэгээд коронавирус ийм гацчихад байгаа юм тийм. Тийм гацчихад. Оо за тийм. Монгол дэжгүй газар гацсан юм бэ. Ээж автагаа сайн. Ээж автагаа сайн. Жаргаж байгаа юм. Тийм. Дүү. Одоо дүүгээ санаад нь Монгол явъя л даа. Одоо юм. Даан чонгоцсон байхгүй. Онгоцсон нэгдсэн тийм. Яа. Одоо тэгээд одоо энэ сурах урт зам биш үү тийм доктор сурч иччих. Тэгэхээр энэ үрдэл явахдаа ер нь юунаас мотивашн авч, юунаас урам авч давж ирвэ. Мотивашн ер нь бол яг нэг хамт байгаа одоо нэг өөрөө мэддэг мондо хүмүүсээс мотивашн авдаг шүү дээ. Ер нь бол багшраасаа. Тэгээд одоо лав дээр бол жишээ нь манай профессор чинь энэ залуудаа ийм одоо хэмжээний карьертай болцсон. Гэдээс илүү харж тэгээд би ч гэсэн одоо ер нь залуу насны дээрээ бол бас ингээ хичээгээд авах юм бол надад бас боломж байгаа гэдэг профессороос хардаг. Тэгээд бас тэр Монгол одоо наваг ирэхэд байсан Монгол багшаас хардаг. Багшраас тийм мэдээ заавдаг шүү дээ. Тэгээд ийм мундаг болсон даа гэлээ. Илүү хичээхэд юм бол ийм болох боломж байна шүү. Боломж байгаа. Яг нөгөө Монголд багт чинь бас ерөөхдөө нөгөө профессор, доктор, профессор гэдэг хүмүүс чинь ерөөхдөө нэг дандаа нэг хөшин хүмүүс. Тиймэрхүү тийм сэтгэхүй байдаг шүү дээ. Тэгэхээр чин за ийм хэмжээнд хүрэхэд тулд чинь ийм хэмжээнд хүрэхэд тулд чинь за ажил нэг 50 60 хүртлээд зүтгэжээж л нэг ийм хэмжээнд хүрэх юм байна да гэдэг ойлголтойсэн бол одоо энд ирсний дараа зүтгч чинь шал өрөөгүй чи үнэхээр хийж чадаад хичээгээд хийж чадчих юм бол хизээ тэр ямар амжилтанд хүрэх юм бол өөрөөс чи шалтгаалсан нас хамаагүй тийм. Тэгэхээр одоо гоё шүү дээ 29 настай доктор төгсөж. Яа. Мундаг яана.
Зөндөө яста яг танд яста бодож байгаа юмда хүрэх баха. Мөрөдөл чи юу вэ ер нь? Мөрөөдөл яг мөрөөдөл гэхээс илүү зүгээр нэг хитийн зорилго л гэсэн юм байна. Яг үнэ. Одоо яг энэ миний сурж байгаа салбар чинь болохоор нано электроник гэдэг нэлээд жоохон нарийн мэргэжлэх болоод Монголд болохоор ерөөхдөө дөнгөж суурьуд нь тавигдаад эхэлж байгаа л болохоос одоохондоо бас нэг тийм бүрэн сайн дээш хөгжиж амжаагүй байгаа даа. Монголд яг энэ лаборатори байгаа нано электроникийн нано электроникийн за 2 ч лаборатори байлаа. Нэг нь манай холбооны сургуулийн манай лабораторитой хамтарч нэгдсэн нэг тийм туслах лаборатори гэж байна. За тэр лаборатори нэг сургуулийн туслах лаборатори. Манай профессор манай сургуультай хоорондоо тийм хамтын ажиллагаа хийгээд тэгээд эндээс нь манай багш төгсөөд Монголд очиод холбооны сургууль тэмдэглэн жижиг лаборатори нээсэн. Түрүү чи нэг асуулт чинь тасалж өгчлээ. Мөрөдөл. Зорилго. Тийм зорилго ерөөхдөө яг одоо Монголд энэ салбарын хөгжилд тийм нэг хувь нэмрээ оруулсан дараад нь энэ хөгжилд одоо Монголын энэ салбарын хөгжилд ийм хүмүүсийн хувь нэмэр байдаг шүү гэсэн тийм юм нэр байж байгаа бол тэгвэл гоё л гэж байна. Тэрний төлөө зорж байгаа та. Яа одоо өөрөөрөө ямар үед бахархдаг вэ? Бахархчихсан үе бий. Хаасаа л яг нэг баярлж ирсэн үе гэх юм уу? Одоо хамгийн анх ихтэй өч өөрөөр бахархдаг. Тийм ээ. Ерөөсөө бахархслаа гэж ярьсан юм аа тийм. Баярлсан л гэвэл арай илүү оновчтой байх гэж бодсон тийм. Тэгээ зөндөө шүү дээ. Тэгээд хамгийн анх их сургуулийн нөгөө хуваар авчаад ээжтэй хэлээд ээжигээ баярлж байгааг харахад нэрээ тийм үү? Яг нэрээ тийж боддгүй юм тийм нэрээ тийм шүү дээ. Тэгээд сургуулаа төгсөөд баярлж байгаа тийм. Хамгийн анх бас яг ярьцлаганд орж тэр нөгөө хамгийн анхны ярьцлаганд тэнцэжсэн ажлын ярьцлаганд тэнцэжсэн. Тэгэхэд бас маш их баярлж байсан. Тэгээд нөгөө бүр багасаа мөрөөддөг байсан юм уу тийм нисгийнхаа чиглэл рүү нисгийн инженерийн техникчийн ажил тэнцвчлээ гэж бодлоо маш их баярлсан. Тэгээд наашаа ирээд мастерын дипломыг хамгаалж автаа мастерын дипломыг гаргаж авч автаа их баярлсан та. Одоо бүр их баярлах бодохгүй байна. Одоо баярлах дахиад нэг том баярлах хаа. Тийм ээ. Өчигний зарчим байдаг уу? Чи өөртөө яг баримталтай зарчим байдаг уу? Хэзээ ч гарчдаггүй. Яг юм дээр л явдаг. Яг өөртөө байр хэлж явдаг үг чинь. Яг тийм нэг өөртөө нарийн баримтлаад байдаг зарчим бол нэг тийм нарийн зарчимч хэмжил гайгүй. Гэхдээ өөртөө хэлж явдаг гэхээс илүү зүгээр яг бодож явдаг манай багшийн нэг үг гэдэг хин хөдөлмөрлөн тэр хүнийг л аз дайрна гэдэг. Бакалавра үйдэн бахад манай багш хэлж ирсэн. Тэр үгийг л дотроо бодож байгаа шүү дээ. Яа гоё тийм. Хин хөдөлмөрлөн тэр хүнийг аз дайрна. Та бас эзэн хичээл заяа хичээн. Ер нь яг Монгол ахад тэр зөв. Миний өөрөө болохоор тэр эзэн хичээл заяа хичээн. Би бол болох юм болгороо болно. 50 болчих таараа гэл. Яа. Сүүлийн үед өнсөн одоо яг өөрийнхөө салбарын чиглэлийн тийм сонирхолтой пейпер байна уу? Сонирхолтой пейпер гэхээр нэг тийм үр дүн ч юм уу тий олголт нэгц ч юм тийм үү. Хамгийн сүүлийн пейпер презентацийн дээр тавьсан байна. Пейпер презентацийн дээр чинь одоо нэг нэвтгэрэлтдэг тийм контакт электродтай фото детектор. За transparent conductive electrode. Тийм электродтай фото детекторын хөгжөөд уншиж байсан. Тэр үгүй ингийн өөр ингийн өөр одоо тайлбарлах ойлгомжгүй байна. Ингийн өөр одоо нэг ямар гэрэл мэдрэгч гэхээр тэр чинь бас танад нэг цахилгаан гүйдэл хүчлэлчтэй явж байгаа шүү дээ. Тэгээд тэр цахилгаан гүйдэл хүчлэлч энэ чинь бол заавал бас нэг дамжуулагч материал
байх хэрэгтэй. За тийм. Тэгээд тэр дамжуулагч материал ч одоо жишээ нь чи алт цагаалт гэдэг ч юм уу металлаар хийхээр тэр чи өөрөө гэрэл нэвтрүүлэхгүй гэрлээ хаачих байгаа байхгүй. Тэгээд одоо жишээ нь чинь одоо нэг ийм алгын хэмжээтэй ингээд бүхэл талбайгаараа гэрэл мэдэрдэг юм байлаа гэж бодоход нөгөө нэг дамжуулагчаа ингээд ичгээр талын таглчих. Тэгэхээр тэрийг яаж талын таглуулахгүй бай гэхээр нэвт гэрэлтдэг тийм материалаар гэхдээ тэр нь дамжуулагч байгаад электродыг хийх юм бол дамжуулагчийг хийх юм бол тэр чинь нөгөө нэг гэрэл мэдрэх ёстой талбайгаар дахиад нээгээд өгчин. Гэхдээ давхар нөгөө нэг гүйцэтгэлээ дамжуулчихна. Тэгээ тийм гарцсан байна уу тий? Тийм зөндөө байгаа. Тэгээд тэрийг одоо ямар материалаар хийснийг нь ямар үед ямар бүтцтэйгээр ашиглах нь одоо нөгөө сонирн байгаа юм тий. Бизнес бол яг тэр материалууд нь бол янз бүрээр тэр одоо нөгөө үзүүлэлтээс хамаарат янз бүрээр. Тийм тэр чиглэлийн судалгааны би бүр зүйлээ. Ер нь тэр чиглэлийн юм хийж байгаа юм байна да тий. Тийм юм байна. Яг нэг өөрийнхөө ажилтай холбоотой хэрэг ажиллаж байгаа. Гүйж одоо ингээд тийм алдаан дээр суралцж байсан үе ч юм уу тийм харамсаж байсан үеэс хуваалцсан. Алдаан дээр суралцж. Ер нь нэг алдчихтэй гэж харамсчтэй гэж боддог шин дараа нэг бас сурамжилсан байдаг шүү дээ. Алдаан дээрээс суралцаад туршилт хийсэн ч гэсэн бүтлгүүтэй л тэгэл дараа нь суралцаад явдсан шүү дээ. Тийм ер нь үе. Яг бас шууд санаанд орж ирэх юм галгалаа юм л та. Нэг юу яд анх наашаа ирэхэд нөгөө сургуулийн төрийн сангийн зээл тэтгэлээ хөөцөлчихсэн. Тэгээд нөгөө тэр нөгөө яг ярьслага нөгөө шалгуур нь яаж явах юм бас яг нарийн тийм мэдээлэл авах шүү дээ. Ерөнхийдөө нөгөө сайт дээр юм ерөнхий мэдээлэлүүд нь гарчдаг бүрдүүлэх материал тийм багсдаг. Тэгээд тэр нөгөө юу авах гээд тэтгэлэг авах гээд анх ярьслаганд орж байхдаа ерөөсөө өөрийгөө сайн нөгөө ярьслаганд бэлдэж байгаагүй. Тэгтэл нэлээ муу ярьслага өгөөд тэгээд нөгөө миний бодож ирснээс шал өөрөөр аваад тухайд ч юм болохоор ингээд нөгөө шалгуурт нь ороод юу яах вэ гэж тоо. Нэгээр ороод тэгээ монголоор ингээд ярьслага хийх болчихдоо монгол юм чинь ингээд тэгсэн чинь ингээд тухай ярьслаганд орж байгаа хүмүүс ингээд 3-3-аар нь оруулаад тэгээд тэр чинь ингээд 3 өөр салбарын хүмүүс болчихж байгаа байхгүй. Шууд рандомоор хамаагүй байсан. Тэгээ бүгднийг шууд зэрэг англиар ярьслага. Тэгсэн чинь толгондоо ерөөсөө жоохон бэлдсэн юм аа сайн ярьждаг. Тэрний дараа л за юу ч байсан ерөөсөө англиар ч юм уу монголоор ч юм уу сайн бэлдэж аль ч талын юм сайн бэлдэх хэрэгтэй юм байна гэсэн. Сургамжтай. Тэгээд ирснийхаа дараа харин дахиад нэг тэр тэтгэлтэй бүртгүүлж онлайнаар ярьслаа. Тэгээд нэг жилийн тэтгэлээ. Эндээс үү? Солонгос уу? Монголын сургуулийн төрийн сангийн тэтгэлээ. Засгийн газрын тэтгэлээ. Тийм. Тэгэхээр Монголын засгийн газрын тэтгэлээ солонгос сурж байгаа. Оо, бас тийч болд юм уу? Тийм болд юм лээ. Онлайнаар бүртгүүлээд. За. Тэгээд ярьслага нь бас онлайнаар шууд нэг видео кол хийгээд яваад. Оо, ямар гоё. Тэгээ яаж тийм төлбөр төлж өгдөг юм бэ? Төлбөр төлж өгдөг юм тийм. Тэтгэл нь яг ямар хэлбэрээр ирэх үү? Төлбөр төлөхөөр ирэх үү? Яг сар болгоны стипендээр ирэх үү? Шууд сургуулийн данс руу бүртээ орох юм лээ. Тэгээд тэрэнд нь болохоор сургуулийн төлбөр амжиргааны зардалтай. Оо, ямар гоё тийм. Тийм ерөөсөө бүтэн 100% тэтгэлээ. Оо, тэгээд нэг жил хийх юм уу? Нэг удаа ярьсан байна. Гэхдээ юу яжсэн? Докторх бол 3 жил, мастер бол 2 жил. Тэгээд би ч нөгөө энд ирснийхаа дараа нөгөө жилийн дараа чинь жилд нэг удаа явж байгаа шүү. Тэгээд ирэхээс өмнө нэг удаа оролцож үзээ бүтлгүүтээд тэгээд ирснийхаа дараа жилийн дараа гэж миний мастерын сургалтын 1 жил нь өнгөрч байгаа. Тэнгүүд надад болохоор үлдсэн 1 жилийнх нь сургалтын төлбөрийг амжиргааны хазарталтай. Та профессор ч нээр баярлсан юм шиг үү? Тэ? Профессор бол ерөөсөө тэр тэтгэлэг авч юм байна. Хэлсэн л дээ. Тэгээд тэр бол профессор сонирн биш байгаа юм чинь. Профессор чинь чи юм төлж өгөх ёстой байтал Монгол улсаас төлөөд өгчгөр баярлаж байгаа юм шиггүй юу? Гэхдээ профессор угаасаа профессорын тэтгэлэгт нөгөө лабын цалин чинь ордгоор ороод явж байгаа. Тэгээд давхар авчихсан. Засгийн газраас, Монголын засгийн газраас бакалавр хийх юм бол тийм. Бакалаврт бол Монголынхыг сайн мэдгүй. Монголыг бол ямар ч гэсэн мастер доктор хэл байх юм уу тийм. Үгүй манайхан жил болгон юу яадаг тийм. Хэдэн сар авдаг? Тэр чинь хууч 7 сард нэг авдаг гэсэн. Одоо 1 сар мард байна уу? 2 сард авдаг болсон байж байна.
Би бас одоо тэтгэн материалаа бүрдүүлээд тэгээ ярьцлага хэвнээс нь нэг тийм урт хугацааных бас биш гайг өдөр чинь нэг 2-7 хоногийн хугацаанд зарлагдаад нэг сарын дараа гэхэд л баг дуусчихдаг байна. Оо ямар айтах юм бэ? Тийм. Удаан стресстэй. Уян гартлаад байж. Би юу? Би одоо дуусах тайван. Семестр юу яац хичээл дууссан шүү дээ би чи. Хичээл дуусчихад болохгүй юм уу? Болохгүй гэж магадгүй. Тэр чинь болохоор одоо жишээ нь мастер ч гэсэн эхний 2 жилдээ хичээлүүдээ багтааж үзээл тэгээд 3-4 жилээр төгссөн ч гэсэн юу яадаг шүү дээ. Хичээл нь дууссан. Хичээл нь дууссан байхад тэгэхээр тэр болчихгүй. Хичээл дууссан. 2 жил гэж байгаа бол тэр өөр төгсөлтийн шалтаа дууссан шүү дээ сая. Тийм биш үү? Тийм. Чи мэдээгүй шүү дээ. Чи хэлж мэдэхэд яа. Тэгээд наагийн Хуваалцсан. энэ мэдээллийг дараад нь нэг тэр боловсролын юуны яамны сайтн дээр нэг зарна гардаг. Тэгээд гэсэн боловсролын яамны сайтн дээр. Тэгээд тэрэн дээрээ л гарч байгаа баг. Гэхдээ би сүүлийн хэдэн жил ерөөс орж үзээгүй л юм л да. Тэр чинь 4 жилийн өмнө авч ирсэн. Яа доктортой дахиад үзсэн. Нэг хүнд нэг л. Оо яасан харамслан. Чи доктортой л авах байсан юм чи. Тэгээд тухайдаа яг тэрийг тэгж нарийн бодсонгүй л. Яг доктортой авсан бол 3 жилийн хаг авах байсан. Гэтэ тэр чинь бас юу яасан аа. Нэг хэсэг чинь нэг жил бас унжиж үзсэн. Болиулаад нэг яг засгийн газрын тэтгэлгээр чинь яг нэг авах хөстэй хүмүүс нь авахгүй байна. Сая хүртэл нэг иргэн төлөлтөн дээр нэг асуудал үүссэн. Дандаа нэг томчуулын хөлтөд аваад улсын зарлаар сураад байна гэсэн. Тэрнээс болсон юм уу яа гэх юм бас нэг жил мэл унжууд бас нэг жоох асуудалтай. Тэгээ бас нэг улсын эдийн засгийн төсөлтэй холбоотой юм шиг. Тэр чинь бол за яг манай сургууль чинь бол бас гайгүй ш нэг жилийн төлбөр амжилтгааны зардалтайгаа нэг 10 хэдэн 12 сая ч юм уу төгрөг болдог баг. Тэгэхээр чинь бусад газрах бол тийм бусад газрах бол Америк бол бүр амар баг ш. Яг тэр хамгийн анх юуны тэр тэтгэлэгт нэг эхний удаа оролцож үзээд хариугаа сонсоход ингээд юун дээр боловсролын сургуульд очижээс боловсролын сургуульд ингээд нэрсийн гаргацсан. Тэгээ очиод тэгэхэд намайг орж ирж 120 хүн л авсан. Тэрнээс чинь ерөөсөө нэг 50% нь хүрэхгүй хүмүүсийн л авсан. Нэг 40 хэдийн жилүүдэд тэтгэлэг нь хамаарсан. Яг юу яадаг юм шиг ингээд улсаас тэдний хэмжээний мөнгө ингээд өглөө шүү тэрэнд нь тааруулаад одоо жишээ нь оноогоор эхний хүн 100 саяын тэтгэлэг авах юм бол 100 сая нь хасагдаад дараачих нь хэдөө гэж ингэж хасагцаар аваад нөө мөнгөнд дуусах үед нөө хүнийх нь тоон ингээд таслагдав. Тийм бай. Тийм системтэй байдаг юм шиг байна лээ. Зөв би тэгэд таажлаа л да. Зөв харахад тэгэхэд чинь 100 хэдэн оролцоод 40 хэдэн тэтгэлэг авсан байснаас нэгт орсон эхний хоёрт орсон Харвардын сургуульд орж байгаа хоёр. Тэгээ яг тухай нэрийг нуушчихсан одоо санахгүй л ямар ч гэсэн 2 Харвардын сургуульд ороод тэтгэлэг авахад 1-2 ингээд тэр тэтгэлэг гарч ирсэн байгаа оноор. Тэгээд сургуулийн төлбөрийн хэмжээ нь тийм 100 хүн мөртлөө сургуулийн төлбөр ажиллагааны зардал нь 100 гаруй сая төгрөг болсон. Тэр чинь манайх ч хажууд 10 дахин баг болчихсон жилийнх нь. Тийм байдаг л юм лээ. Хүш тэгээд тэр чинь за яг юм асуух гэж байгаа марцлаа. Чи дундуур нь баах юм ярьж байгаа би амар асуултаа бодосоо чсэн чи яг наад тэр чи басуух. Боловсролын сургууль гэж чи юу яриад боловсролын яамн дээр очиж байх юм шүү. Ярьслаа гэднээс нь болохоор багш их сургууль байдаг шүү. Одоо боловсролын сургууль. Тэн дээр ярьслага аваад дүнжсэн тэр сургууль дээр гарч зүгээр дайран дээр. Гэхдээ мэдээлэл юмнууд нь дандаа боловсролын яамны сайтаар. Наад нөө төрийн сангийн зээл нөө буцааж төлөв мөлий гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг яах юм төрийн сангийн тэтгэлгээр явсан хүмүүс буцаж төлөх юм уу үстэй. Тэтгэлгээр явсан тэр дотроо бас төрлүүд байгаа. Би яг нарийн сайн мэдгүй. Миний болохоор төлөгдөх. Гэхдээ төлөгдөхөө би мөнгөөр төлөхгүй. Улсдаа ирээд 5 жил ажиллана. Болж шүү дээ. Ажил нь ойлгомжтой шүү. Ажил нь ойлгомжтой болохоор тэр бол ерөөсөө юугүй л юм. Мөнгөөр тийм мөнгөөр буцааж төлөхгүй. Буцааж нөө бас гэрээ хийж байгаа чинь нөө юуны тэтгэлгийн сургуулийн төрийн сангийн зээлийн юм уу тэтгэлгийн гэрээ игээд тэр гэрээн дээр нь төгссөний дараа улсдаа ирж заавал доотлон 5 жил ажиллана. Тэгээд одоо тэгээ яах юм ингээд хизээч хэрвээ одоо юм буцах санаа байна гэтэл
Одоо төгсчөөд Монголд очиоор ажлын байр Тийм одоо 5 жил ажиллана гэдэг чинь тийм үү яах юм. Ажлын байраа өөр олох юм уус өгөх юм. Өөр болох юм билээ. Өөр олох юм уу? Тийм. Тэгвэл хэцүү юм тий. Одоо очиоор чинь ажлын байр хүмүүс үстэй тий. Тэг яг одоо манай мэрэгжлийн хувьд бас яг ажлын байр бас мэрэгчлэр ажиллана гэж нэлээд хэцүүтэй Монгол. Тэгээд докторийн оюутны дисциплинтэй харьцуулахад очиод мэрэгчлэрээ ажиллана гэхээр бол тэр дисциплиндээс бага болчихж байгаа шүү дээ тий. Цалин ер нь Гайгүй нөө. Хаас бол гайгүй нөө. Яг багш нар гайгүй болох яг нарийн сайн мэдэхгүй л байна. Тэгээд яг одоо жишээ нь манай мэрэгчлэр Монгол нэг ажил хийгээд цалин авч байгаа юм чинь яг энэ мэрэгжлийнхаа байхгүй болчиход байна. Тэгэхээр бас харьцуулах гэж байгаа юм гэдэг. Гэхдээ яг нэг ерөнхий нэг Монгол солонгосын цалингийн зөрүү гэдэг чинь бас нэлээд өндөр байгаа юм шүү дээ. Тэгэхээр бол бага л. Яг нарийн сайн бол тэгэхээр одоо би очиод ажиллах гэх юм бол одоо докторт авч байгаа стипендиэсээ хамаагүй бага цалин дээр л очих л дээ. Гэхдээ би очихлаа. Гэтэл эхлэхэд бол юу дээ. Угаасаа яг чиний доктор байсан гэсэн дөнгөж сургуулаа төгсөөд ирж байгаа юм. Тэгээд анхаахын салбар бол доороосоо эхлээл. Тийм. Хаач очсон юм тэгэхээр доороосоо л эхэллээ тий. Яг ч дадлаг туршлага гэж юм байдаг. Одоо ингэ танаа салбарыг ингээ Монголд хөгжүүлэхийн тулд юу хамгийн наазах юм бодлого ч гэдэг юм тийм юм боддог. Бодлогын төвшөнд ер нь яавал дээр ингэдэггүй багтаа гэж дотроо боддог үе чи би л их юм боддог. Бүр гэж яах нь бодлогын төвшин гэж тээжэл тамаар боддог. Яг одоо бол миний зур санаагаар бол ямар ч гэсэн эхлээд хүмүүсээ яг энэ чиглэл рүүгээ бэлдэх хэрэгтэй. Одоо бэлдэгдээд явж байгаа нь манай багш тэгээ би одоо энэ сосроо ингээд манай лабын оюутан энэ чинь ингээд эхнээсээ яг энэ чиглэлээрээ бэлдэгдээд яваад байгаа. Тэгээ биднээс бид хэд ч одоо дахиад ядаж энэ лабда ч юм ингээд дараагийнхаа хүмүүсийг ингээд холбож өгөөл яваад байх хэрэгтэй байхгүй. Төгсгөөс өмнө дараагийнхаа мастер оюутныг буцаад ингээд нэг холбоос үүсгээд энэ чинь одоо жишээ нь юу гэж 10 жилийн дараа хичээл мастерын зэрэгтэй докторийн зэрэгтэй дор хаяж 10 гаруй тийм байх тийм. Яг энэ салбарын хүмүүс бэлтгэх гэж байна. Энэ хүмүүс чинь дараа тухайн үед эхлээд төгснөд нь одоо манай багшаас эхлээд тэр сүрийн 50 явж байгаа шиг тэгээд тэрийг ингээд өргөжүүлээд яваад байхад бол тийм нэг хэцүү зүйл бол биш л байх гэж бодож байна. Тэгээд яг хөгжлөө тийм хөгжих нь бол ямар ч хэсэн яг нь тодорхой тэгээд тэр гурав бас одоо гадаадад бодлогосон хөгжих хангалттай бэлтгэж чинь даанч буцаад бүгд очиё гэхээр ажлын байр бол нэр бас амар ховор байгаа хэрэг. Гэтэ тэгээд хөгжүүлсэн тийм. Одоо зөндөө их магистр доктор сурж байгаа шүү дээ. Олон улсад. Тэгээд нарийн юм асууж байгаа юм зөндөө байгаа. Тийм үү Монгол очоо яг тэр нарийн юм байхгүй болчихлоо байна тийм. Тэгэхээр өөртөө очиод л бол тэрнийг хийх хэрэгтэй бол юм шиг байна тийм. Тэгээд нарийн мэргэжлийн хүмүүс одоо юу гэж чинь Монгол манай салбар шиг дөнгөж хөгжиж эхлэж байгаа салбарт чинь дөнгөж сургуулаа төгсөөд шууд очиод бас юм хийх гэдэг чинь бас хэцүү байхгүй. Одоо биднес чинь доктор би оюутан ч гэсэн оюутан л бол оюутан гэж яг зөвхөн судалгааны ажил тийм юм аа л явж байгаа. Тэснээс яг бүр ингээд салбарын хэмжээнд хөгжүүлэх төвшний эсвэл бүр ингээд компани байгуулах төвшний мэдээлэл биднес судлах биш зөвхөн судалгааны ажил хийж байгаа болохоор. Тэгэхээр миний зүгээр санаагаар бол эхлээд юу гэж яг энэ мэргэжлэрээ төгсөөд одоо энэ солонгос жишээ нь энэ салбар чинь бүр маш өндөр тийм хөгжсөн газар ажиллаад ажил яаж явах юм бэ энэ салбар Монгол эхлээд одоо ядаж тэр чинь баримжаа авч эхэллээ шүү дээ. Одоо аль талаасаа эхлэх үү гэдэг. Тэгэхээр бол төгсөөд бол энэ чинь мэргэжлэр нэг жоохон туршлага хөндлөж байгаа. Тэгэл руугаа буцсан гэсэн бодлоо шүү дээ. Ангаах салбар харин энд ажиллахад юу гэдэг. Одоо солонгос ч юм бол ангаах тэгээд энэ багш хууч хэднээс нь бүр нэлээд өндөр шаардлага байдаг шүү дээ. Тэгээд та мэргэжлэрээ энчээд ажиллахад ерөнхий боломж нь хэрэг. Яг ангаахаар тийм яг энчээр бол бодлоо шүү дээ. Яг тэр. Бас энчээр бас сурахгүй юм шүү одоо. Сурахгүй. Тийм гадаад ангаахтаа авахгүй. Яг тэр яг солонгос хэлийг яг нөө солонгос хүн шиг эзэмшээд нэгдүгээр хоёрдугаар тэр яг солонгос хүүхдүүд чинь энэ ангаах гэдэг сургууль чи орох гэж өгөх хэдэн жил хийж авсан. Манай лаборатори оюутан ангаахын сургууль адилхан төвшин болсон. 3 жил бэлдсэн заяа. Жил болгон унаад тэгээд тэнцэхгүй бүр энэ ч бол чадахгүй юм ингээд би олгоч болсон байна.
Тэр чинь амар. Тэр шалгалтыг өгөөд даваад орсон тохиолдолд окей авъя гэсэн. Тэгээд сургадаг. Түүнээс шууд сургадаг. Тэгээ бас нэг би нэг качан дээр сургууль бас нэг профессортой уулзах гал нэг эмчтэй уулзсан байхгүй. Тэгсэн чинь манай хүн шүдний эмчээр хаана үлээдээ Европч Америк төгсөөд ирсэн. Тэгсэн чинь энэ шүдний эмчээр авахгүй. Дахиж игнээс нь шүдний эмчээр дахиж ихлэ шалгалт өгч сурч байгаа гэсэн. Амар гоцтой. Америкт шүдний эмч бол энэ чи авдаг байл шүү дээ. Тэгээд чамгч мастрын юу? Магистр бол яг магистр бол ямар ч юм авал та. Dentistry гэсэн мэргэжлийн юу л шүү дээ. Тэр чинь харин юу байхгүй юу? Яг бид нартай адилхан шүү дээ. Лабораторийн судлаач. Яг нөгөө шүдний сургуульд орж байгаа болохоос биш. Тэгээд яг яг шүдний эмч нь бол биш. Биш. Бас яг судалгаагаа хийгээл юм. Жишээ нь ингээл шүд суулгацны материалын судалгач юм уу? Тэгэл би тэрийг бас нэг жоо хаалцсан үзсэн чинь дотроос нэлээ бараг 10-аад төрлийн dentistry гэж сургуульчаа. Тэгээд тэр гэхдээ яг нөгөө гадны магиструуд ирэхэд бол яг тэгэл ялгаагүй одоо нөгөө сургуулийн нэрүүд л айгүй өөр энэ зүй даа ингээд бат антом мэдрэг явж байгаа болохоос ч ороод хийж байгаа юм ерөөдөө адилхан. Тэр чиглэлүүгээ жоохон хазаагаал явчихсан. Тийм л. Гэхдээ нэг гоё юм хаана л бол хаана ороод би лабораторид төвчүүлнэ. Тэр нь манай таач тиймаас тийм. Судалгааны чиглэл болохоор хаана л бол хаана ороод ажиллаж боломжтой. Солонгосын одоо нэр таалагддаг юм гэх юм тэр юм. Оюутнуудыг хүмүүсийг дэмжиж байгаа энэ систем л үнэхээр маа. Шинжлэх ухаанд оролцсон мөнгийг хайдаг тийм. Зүгээр та нар хүүчээрээ сур. Тэр солонгос хүүхдүүд нь их сурдаг юм шиг байна. Шинжлэх бидгээр айгуу давуу тал. Хэцүү. Амар хэцүү гэж юм чи яхаа. Магистр төгсөөл би гарна тий өөрөөсөө сурахгүй зүгээр ажилласан хамаагүй дээр ингэж заавал гэж юу хийсэн гэдэг ч юм. Харин тэгдэл юм шиг. Бид нар бол тэгэл нэрсэн юм чинь дуусгач. Хэлсэн юм чинь дуусгач. Нэмс бид дуусгаа яа. Сонголт нь арай бага болчихсон. Солонгос хүүхдүүдтэй харьцуулахад солонгос хүүхдүүд яг за энд болохгүй би ийшээ явчихна гэсэн сонголтууд нэг. Биднес ч юм бол тэгэл мэдээлэл бас ихтэй тий цаадаа. Биднес чинь хүний нутагч тэгээ илүү хугацаа алдчих. Тэгэл нэг юм дээр тогтчих чадахгүй шийдэж нөхцөл ийшээсний нөхцөл дээр тэгээ илүү хугацаа алдаал. Тэгээ хаанаас ч гэсэн 5 жил ба. Харин гэсэн 5 доотлон 5 жил болчихсон. Магистраас эхлэн доктороос эхлэн ялгаахгүй тэгээ 5 жил. Тэр нэг газараа л одоо төгссөн сугаагаа. Күрийгээ л хийж яах байхгүй юу. Би тэр баг ярьсланд ороод байна яа. Тэрээс асуусан. Тэр өрөөж ярьсан. Яа, тийм шүү дээ. Нэр юусэн ангаахаар ямар боломжтой ер нь ярьсаа юм тий гэсэн. Тийм нэг лабора орчууд зөндөө олон боломж бий. Тий нэг бүгдийн төгсөөд авал хаашаач авсан. Өөр улс руу ч явсан бол. Зя гэрээ хэрэг санаж, Монголоо хэрэг санаж, Монголоо санаж өмөлдөж гинөө. Айгүй яг энэ чинь гэр бүлтэйгээ амьдардаг болохоор ч юм бас. Харин тийм байна. Гэхдээ Монголоос ер нь хамгийн их юу санаж байна? Ахаар салхийг. Яа Сэвэлцэл. Хадаас жаахан гараад зуны орой ингээд нэг гой сэрүү орчдөг ч юм уу. Эсвэл нэг борооны дараа нэх гой сэрүү татдаг. Тэр л чиг үнэртэй. Энд чинь тэгэл хаанаас гарсан бүх юм. Тэ. Уулны оройд гарч бүх юм. Нэрээс алхахад үсэн. Тийм. Одоо бүр яг тэр үлрэл эхэллээ. Сая нэг хэд тоног ямар аим. Өнөөдөр ч сайхан байна. Тийм тийм сайхан бороо. Айтаахан биш. За яг дуусах. За дуусах төлөвлөлттэй асуулт. За можигийн хин нэгэнтэй ингээд шэр хиймсэн гэж боддог хүмүүс ингээд энэ хүмүүсийг мэдээсэй гэж боддог тийм өөрөө дотор бодож явдаг юм байдаг уу? Яг юу юм л да. Одоо Монгол бакалавр сурж байгаа оюутнууд ч юм уу. Ер нь гадагшаа сурахыг сонирхож байгаа хүүхдүүд ч юм уу хэлэхэд инженерийн ер нь яг альч мэргэжил бол ойролцоол баг. Одоо нэг судалгааны ажил пепер эрдэм шинжилгээний өгүүлэл гэдэг юм уншиж яг юу гэдэг вэ гэдэг бас ойлголт авах хэрэгтэй. Авал бас зүгээр байх гэж боддог шин. Тэгээд анх яг мага багш нар пепер гэж яриад байдаг байсан боловч яг нарийн сайн ойлгодгүй л байсан. Тэгэхэд
ерөөхдөө одоо аль салбарт ерөөсөө энэ эрдэм шинжилгээний өгүүлбэр пейпер гэдэг юм чинь маш хэрэгтэй. Ерөөсөө гол хийх юм маань болж байгаа. Одоо миний биднээс хийгээд байгаа туршилт судалгаанууд чинь эцсийн үр дүндээ нэг эрдэм шинжилгээний өгүүлэл болох гол яваад байгаа юм. Тэгэхээр ерөөсөө тэрийг л одоо судлаад ямар юм байдаг гэдэг ойлголтыг авч ирэх хэрэгтэй. Монголд ч гэсэн одоо бас нэг энэ эрдэм шинжилгээний өгүүлбэр конференцнээс болдог болоод байгаа шүү дээ. Тийм болохоор тэрийг бас одоо ялангуяа энэ инженерийн мэргэжлийн хүмүүс ч юм уу бас нэг олж судлаад сонирхоод юу байдгийг, юу болдгийг гэдэг. Тэрийг сонирхоод тэгээд бас пейпер уншаад ойлголт аваад тийм байх хэрэгтэй шүү. Зөвхөн багшаас өгж байгаа мэдээлэлээр биш. Одоо чинь мэдээлэл 90 зомлцсон байна. Өөрөөгөө мэдээлэлээр маш сайн цэнгэлтэй байх хэрэгтэй л гэж. Дүүнэртэй олж үзсэн бол шинжлэх ухааны амбай зөвлөж байна шүү. Тийм манай салбарын ч гэсэн тэгвэл яг дараад нь зөвхөн солонгос гэлт өөр орн руу гарч судлахад угаасаа л энэ пейпер гэдэг үгтэй бол маш их таарсан. Тэр талаар бол ер нь жоохон өөрсдөө судлаад сонирхоод үзэрэй. Аль чиглэлийн юу сонирхож байна вэ гэдгээс хамаарат. Одоо бид нар ч гэсэн Google дээр пейпер хайхад шууд нэг эхний нэг тийм сонголтууд гарч ирдэг шүү дээ. Та судалгааны пейпер хайх чинь эсвэл зүгээр Google-ийн тийм хайлтгаас юм хайх чинь үү гэдэг ингээд сонголт гарч ирдэг. Яг Монголоос хайхаар яа гэж Монголд research gate дээр бол бүгдийг авч олох боломжтой шүү дээ. Тийм research gate дээр бол. Тийм. Тэгээ PubMed метр гарч ирдэг юм. Тэгэхгүй яг пейпер хай гэвэл одоо яг нэг анх яг энэ пейпер гэсэн ойлголтгүй хүмүүс чинь пейперийн тухай хайд сонирхыг гэх юм бол шууд Google-ээс л хайштай тийм. Тэгэхээр яг нэг Google-ээс scholar.cool хайш тийм. Эсвэл research paper ч гэдэг ч юм уу scientific paper гэдэг keyword өгвөл тэгэл Google дээр клик дарахад бүх юм гарчирнэ тийм. Тэгээд бас нэг хаагаад яг өөрөө сонирхож байгаа чиглэлийн дагуу энэ одоо бас сонирхоод үзэрэй л гэж хүмүүс хэлмээр. Тийм шүү дээ. Нэрээ айгу тэрний нэрээ хүмүүс нэрээ айгу хэцүү гэж боддог. Гэхдээ нөгөө пейпер хайхыг яаж явах вэ, хаанаас явах вэ гэхдээ тэгэхээр сүүлийн үедээ гайг болцсон бах уу тийм. Уус яг Google дээр тог зөвхөн Google-аас салгүй яг пейпер уншиж байгаа юм бол яг нөгөө тухайн журналуудын нэгтгэсэн тийм одоо юунууд байдаг шүү дээ. Элсээ үрч гэдэг ч юм уу нөгөө AAA юу ч гэдэг юм PubMed тэднээсээс биднес ч одоо хайд болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр яг пейперийг хайж байгаа хүмүүс тэр бол яг нөгөө бас нэг пейперийнхаа ойлголттой олцсон хүмүүс юм бол хэрэглэх сайн гэх. Тэгээд яг нөгөө нэг сургуулийн орчинд биш бол бас энгийн газраас тэр пейпер хайлтын үр дүн бас өөр болчтой. Худалдаж авах болчиход байгаа байхгүй юу? Сургуулийнхаа тэгэхээр сургуулийн авч болно. Бүр олдохгүй юм бол research gate дээр арчгийн тавилаа, гадлаа гараад ирж шүү дээ. Монголоос бол тэгээд Google эднээсээ л хайж таарах. Тэрх багтаа. Яа баярлаа. За өнөөдөр бүлэглэсэн баярлаа. Өнөөдрийн дугаараа мэдээлэл манайхаа дараагийн дугаараас баярлалаа. Аав ээжээс хамгийн их ингэж хүмүүж аав ээж өгсөн хүмүүж баярлаж юу юм баярлж яг одоо манай ээж авах гэж ерөөсөө май бишэл ерөөсөө бити хийчихсэн. Тэгээд дээрээс өөрөөр ингэ зөнгөөр нөхөд гол нь юм ихлэн дуусах гэдэг тийм зарчим хийжсэн. Тэрийг л одоо тэгснэ аа болохоор 100% бити хийх даалгавар болно. Одоо их авах юм гэж юм байна. 100% тоцсон даалгавар болно.